За Монголын улс төр 20 өдрөд жоохон ширүүн байж байгаа. Тэгээ нардын нам их хурлаа хийж бариад баг хурлаа шинээр бүрдүүлээд учраа олж байгаа юм шиг байна. За энэ нь өөрөө улс төрийн намуудын тухай шинжлэхтэй холбогдуулаад намын дүрм мөрөм шинжлэхдэх ёстой. Тэгээ манай нам саяхан дээд чөг рүү дөрмөө өгсөн боловч буцаагдсан. Тэгээд дөрмийн шинжилгээний талаар хурал хийх гэж байна. За ер нь бол би хэлээд байгаа шүү дээ. Нам шинжлэгдэж намын нэр дээр хулгайч нар биш цэвэр ахуйгаа зассан зүү хүмүүс орж ирж Монгол улсыг зөв замд нь оруулна. Нам бол хулгайч нарын орж ирж албан тушаал авч амьдралаа сайжруулдаг талбар биш ээ. Тийм биз? Тэгэхээр манай намд одоо энэ үгөө хэлэхэд 30 жил бас улс төрд явсан нэртэй хэдэн хулгайч нар байсан, хагартлаа байж явсан. Тэдний гар хөлөд одоо байж байгаа. Эднийг зайлуулах хэрэгтэй. Тэг хөөх хэрэгтэй. Хөөгөө дагч юу ах эдгээр анхаж чадчих эднэрт бол бараг томдно. Тэ. Тэгэхээр зэрэг нам шинжлэхдэх хэрэгтэй, шинжлэхдэх тал дээр энэ асуудлаа ярих хэрэгтэй. Тэгж бодож байна. Хулгайчуд гэж тайлчдаг. Тэгэхээр одоо жишээ Нөгөө манай намд ч одоо ингээд Эрдэнэ гэдэг нэг хулгайч байна. Америк руу оргон зайлал явцсан. Сайхан бэлэг гэж хулгайч нар байна. Илбэг дөржөөс ахуулаад бүгд л намаа ашиглаж албан тушаал аваад баяжсан. Одоо тэдний гар хөлөд байна шүү дээ. Одоо Эрдэнэгийн Баянголын нэр дээр Эрдэнэгийн хэдэн хүүхэлдээнүүд хулгайч нар л байгаа шүү дээ. Эднэрийг одоо бид нар хараад байх юм. Баянголыг дүүргийн 41-ийн төлөөлөгчтэй. Мөн үү? Нийслэл иргэдийн хурлын 5-ыг их хурлын 3-таа зарж идэж шүү дээ. Ийм нам байд юм уу? Тэгээ Баянголоос энд одоо бараг 20 дүнсний бодлогоор нэг шүү байх хэвээр. Бүгд Эрдэнэгийн коновчгууд. Би жишээ авч байгаа шүү. дүүргийн иргэд урд нэг ч төлөв сонгодог. Байхгүй тий. Тэгээ одоо яаж энэ нам ялууд нэг албан тушаал дээр очих уу? Ахуй амьдралаа сайжруулах уу гэдэг. Ардчилсан намын үндэсний бодлогын хороонд салбарын тийм ээ насны төлөөллүүд байх хэвээр. Тэгээ 28 оны сонгуульд ардчилсан намаас нэр дэвших хүмүүс байвал одоо манайх үе таалгаа нэг хэвээр. Ардчилсан намын нэр дээр ахуй амьдралаа сайжруулсан хулгай их шаардлагагүй юм эрдэм мэдлэг боловсролтой хүмүүс байвал ороод ир. Би энэ хулгайч нарыг зайлуулаад орон гаргаж өгье гэж өөрөх байна. Тий. Сая одоо харж байгаа үстэй. Хулгайч нар бол зөндөө биш наанчаа. Одоо Дархуу аймаг Дашгээд нэг хэдэн хулгайчуд байна. Тий. 30 жил дархны намыг зарж ицсэн. Одоо энэ нэг манай аав шиг детгүүрийн өвөө энэ чадамжгүй болцсон. Тэгэл хурал гээл явж шин. Одоо манай үндсэн дүрмийн орооны дард. Ямар даш вүлээ? Сонгон архины дүүргийн намыг энэ Эрдэнэгийг оруулж ирсэн сая нэг шар хадны галзуу сая ирээд бит хоёрын хооронд маргалдаа бол харав. Ийм чадамжгүй ийм бүдүүлэг нөхдүүд байна шүү дээ. Бодолтой. Тэгээ одоо эднэртэй хурал хийгээд нэг тоогод хуралдаад суугаасаа мэн мэд ичиж юм лав. Тэгээ манай мянга гашууд ичиж байгаа. Арсланын дарга бол одоо шээр сонгогдсон. За сая сонгогдсон. Ерөнхий нарийн бичгийн дарга бол одоо хуучнараа явж байгаа шүү дээ, тий. Ерөнхий нарийн бичгийн дарга чи үүрэг гүйцэтгэж жинхлэгдээгүй. Одоо хөрхийн манай намын нэр дээр нэг 2 тэрбум төгрөг орж ирж байгаа. Тэрийг яаж авчуулах вэ гэж одоо энд нэг усундаа мундаа тавьдсан байна. Тэгэл ард нь авчаая гэж явж байгаа. Энэ зүү аймгийнхаа сонгохгүй хөөгөө явуулсан шүү дээ. Чи улс төр хэрэггүй гэл тийм нөхөр манай үүрэг гүйцэтгэжээс сууч. Шинжлэх өстой зөкслөх хэрэгтэй. Мануалыг өөрчлөх хэрэгтэй байх тийм үү? Гөө шинжлэх шүү дээ. Ийм чадваргүй энэ тойргоос жалганаасаа гарч чадахгүй ийм нөхдүүдийг шинжлэх хэрэгтэй байхгүй юу?